पुरुषार्थ कथा सुनो सुनो सिद्धार्थ कथा सत्य कथा पुरुषार्थ कथा सुनो सुनो सिद्धार्थ कथा चढ़ते सूरज सा तेजवान वो कीर्तिमान हुंकार भरे जब कूच करे थर थर कांपे आसमान वो राजपुत्र वो शूरवीर पर्वत को भेद दे उसके तीर शांति का स्रोत करुणा की धार निर्झर झरे मन से अपार वो राजपुत्र वो शूरवीर पर्वत को भेद दे उसके तीर है शाक्य वंश का वो तारा जगमग है जिससे जग सारा सत्य कथा पुरुषार्थ कथा सुनो सुनो सिद्धार्थ कथा Бид дахин дайн хийх болно. Прасанжитын толгойг цавчж хайн. Тийм ээ. Хорвоо мэдлэг чиний гин балаг. Зүн чин хэлснээр чи хаан эсвэл даяанч болно. Тийм болоод эцэг чинь зарлиг буулгаж ядуу өвчтөр хөгшин хүмүүсийг хотоод гаргасан. Бидний хурц энэ тамийн нүхд хорсон. Чамаас болсон. Сүнсэн амгалан болтугай. Сүнсэн амгалан болтугай. Сүнсэн амгалан болтугай. ир галуу аль хэдийн хэн тавьсан. Тиймээс эмч бас үгүй. Тэд хагслыг тэсвэрлэхгүй. Зөвхөн хосоор амьдардаг учраас. Тийм ээ. Мэдээж хэрэг. Аслан зовлонгоос ангижрах арга байх л учиртай. Би тэр аргыг олно. Олчлтаарай. Би чам нэг юм хэлмээр байна гопа. Эхлээд би танд хэлье. Харта. Рахул үнэгчилж байгааг нь хараач. Энэ тухай хэлэх гэсэн. Хүүтэйгэл адилхан байх юмсан. Зовлон хонигийг өмөрдөх юмсан. Сэтгэлийн шарахыг үл хүснэ юм. Хүүгийнхээ нэгэн адилхан хамаг шаналлаас ангиж ирэх юмсан. Алсад отмор. Сидар! Намайг битгий орхиж дэ Сидар. Та хайчих юм бэ? Зовлон шаналлгүй. Амгалан газар очно. Насан туршдаа бясалгаж болох газар. Би яах юм бэ?
чамайгаа аваад явсан. Гэхдээ Рахулд ээж нь хэрэгтэй байх та. Рахулд аав нь ч бас хэрэгтэй шүү дээ. Би бүх асуултынхаа хариуг олоод чамдаа эргэж ирнэ. Рахулдаач ирнэ. Ирээдүг мэдэх хүн үгүй. Та ч ялгаагүй. Нэгэнд та гэр орон гэр бүлээ орхихоор шийдсэн болохоор надад ганцхан хүсэлт байна. Ямар? Би танаа сайн замдаа шүн донд гэрээсээ гарахыг хүсэж байна. Би гэгээн цагаан өдөр гэрээс явахыг чинь харж чадахгүй. Би мөнхгийн харанхуйгаас холдон явж байгаа юм. Чамдаа амлая би. Үннийг олсон даруйдаа чамдаа эргээд ирнэ. Рахултаач тэр. Намайг хүлээж өгөөрэй. Гүнжтэй. Кантак яаж байна? Сайн байгаа. Цадтал идчихсэн байгаа. Би танд юугаар туслах вэ? Надад биш ээ. Чи хунтааж туслах хэрэгтэй байна. Би өдөр бүр тусалдаг. Хунтааж хаа явна би ямагт бараа болдог. Яг л сүүдэр шиг. Тийм дээ. Чи хунтаажаас салахгүй явах. Юу? Хунтааж хаа нэгтээ явахгүй юу? Тийм ээ. Нэг тийшээ явна. Хаач явсан бэ? Контакт 2 битгий салаарай. Магадгүй хунтааж өнөө шөнө явах байх. Өнөөдөр ордонд үл дээрээ чаана. За. Ингээд би зангичлаа. Тэгэхээр та бид хоёр энэ насандаа хамт байх болно. Би сэтгэл төгссөн үедээ Симби тоглодог. Би хий юм бэ? Яагаад энэ тох?
сүүлийн гар их чадвартай юм билээ. Чадaltaй том болохын хэрээр хүчин нэмэгдэн шилнээ аваад хүмүүсийн толгойг тас цавчиж хөнөөн. Хүмүүс маш сул дорой. Хол тавьж биднээс илүү хүчтэй. Хасайгүй зөрчилдөө. Шагжаагийн хуралтай дээр ч зүрлэлтэн. Би автагаа хотоос гарах гэж ам зүрдэг. Би хамаамааргүй. Би зовсон шалд уйтгар хүнээс ангиж ирэх хүсэж байна. Амар амарсан байна. Таач юм бэ? Зовлон шалд үгүй. Амгалан газар очиж. Насан туршдаа бясалгаж болох газар. Би хагцлыг тэсэж чадна. Гэхдээ таныг шаналн зовхыг хүсэхгүй. Ингээд би таны хань ижил ирхэн ойлгохыг үзнэргүй байна. Би таныг зогсоох хүсэлтэй атлаа. Юм хомыг тань базаач орч гэжтэй. Би таныг яваачгүй байхад ирхэн эрхийг тань мөрөөдөн сон. Намайг уучлаарай опа. Би бүх асуултыг хариу болоод эргэж ирнэ. Үгүй бол амьдралын асуулт хэвээр үлдэнэ. Би мөнхгийн хүн ангалд унах нь бусдын нэгэн адил тэр мөнхгийн харах үед живж альваг олж харахаа байна. Би ховоо хичээдгүй хатан зөрөгчгүй. Зөвхөн амар амгалан гэл олмоор байна. Би сүсгтэн биш. Бас сүсгүй хүн биш. Гагцхүү зүрх сэтгэлээ тагдаг. Өвдөлт, уйгашуу, уйтгар, дайсагнал. Бүгдээс нь ангиж ирэх ёстой. Би бүхний үннийг мэдж амар амгалан болох ёстой. Намайг хүлээгээрэй. Чиний зөв. Би чиний мөрөдлийг үгүй хийсэн. Хэрэг эргэж ирэхгүй бол Гопа, би өөрийгөө л буруутгах болно.
Хунтайчаа би таашаа явж байна вэ? Анамаа гол руу. Удахгүй бид Капила Востогийн хилийг давна. Хунтайч хаач харагдахгүй байх чинь. Рахиул унтаж байна. Яшодра? Яшодра? Юу болов? Чи өглөөний залбиралд очсонгүй? Яшо. Юу болов? Явчихлаа. Хин тэрв? Хунтайч гэрээ орхиод явсан. Сиддарт хаан байна. Яшо. Гэрээ орхиод явсан ч. Сиддарт хаашаа явав? Бидэнтэй ч уулзахгүй явждаг. Би араас нь хүн явуулъя. Хүн байна уу? Явж Абитада хааныг доод. Байц. Тэрэнд цэрэг элгэ гэж хэл. За хурдан над дээр иргэ. Бошол. Одоо эргэж ирэхгүй. Тэр надад бүх асуултын хариултыг олох хүртэл эргэж ирэхгүй гэсэн. Ямар учраас тэгж хэлв? Юу асуултууд вэ? Арахуулийг яах юм бол? Хэн арахуулийг асуултанд хариулах юм? Эрэхгүй байхын харал ялтаа гайгүй. Юу болов хаантан? Өнгөрсөн шөнө Сиддарт гэрээсээ явжээ. Яшодра Хунтайчийг бүрмөсөн явсан гэж хэллээ. Чан надад хамт явсан уу? Тийм ээ. Тийм бол ингэж сандарч өмөх юм хаантаа. Эргээд ирнэ. Мотор жаахан зугаалах гэсэн байлгүй дээ. Хүн бүр зовлон гэтлэх замаа олдог. Тэгвэл би тэр зовлонгийн их хүнсийг олно. Тиймээс л явж байна. Алсын асад амар амгалан орших газар л очино. Амар амгаланд хүрэх царын ганц зам. Ганц л арга бий тэр нь. Даянчлах.
яава. Хатантаа юу болов? Хатантаа бүх зүйл сайхан болно. Би яваад ус аваад ирэх. За. Хатантаа. Нүдэ нэгичтэй. Алив. Сэрэрэ. Алив сэргэчтэй. Хатантаа. Сэдэрт иргэж ирнэ. Сэрэрэ. Сэдэрт иргэж ирнэ дээ. Хатантаа. Эргээд ирнэ. Хантаа Сэдэрт. Хантамын Сэдэрт хаана вэ? Хантаа. Та яаж чичээсэн ба? Хүүчин даяанч болох тавилантай. Хантаа. Хүн байна уу? Хантаа. Отчиг бушуухан тууд. Мэдлээ. Хантаа минь та яаваа? Энэ мэд хуучин шахын сэдрээ. Битүүл рахул. Битүүл. Аавч нь бусдын зовлонг нэмгэлэхээр явсан. Бид нэгэн гэр бүл. Минь онт. Чиний онтож байдаг цаг. Андами. Чи надад үргэлжид үнэнч зүтгэлээ. Өнгөрсөн шөнө огт хамсхийлгүй. Чи намайг энд авчирлаа. Ордноос аномаа гол хүртэл. Чи юу ч асуулгүйгээр надад бараа боллоо. Би нөхөрлөх хизээч мартахгүй. Гэхдээ одоо тусдаа салан одъё. Би юу ч асуулгүй явж яшаатараа гүнжийн тушаалыг биелүүлсэн. Тиймээс л бараа болсон. Юу гэнэ? Тэгэхээр гопа сэрүүн байж. Urshana makontach.
Та яагаад үсээ авч байгаа юм бэ? За тэр. Чи надад санаа тавьдаг учраас сэтгэл зовох нь аргагүй. Хүн бүртээ харилцаагаа таслахаас хойш үсэндээ анхаарах хэрэг юу? Би таныг үсээ авахыг зөвшөөрөхгүй. Чи намайг гомдоох гэв. Би таны хэлснийг ойлгохгүй байгаач. Та үсээ авах шаардлагатай мó? Үсээ авснаар би бүх хуучин бодлосоо сална. Ингэж би бие махбодоо анхаарахгүй гэсэн үг. Би ертөнцийн бүх бодлосоо салмаар байна. Чи туслахгүй зогсоод л байх хэрэггүй. Энийг хунтайжи сүүлчийн тушаал гэж бод. Кришна тэнгэр алтар шиг, Кришна Барама тэнгэр алтар шиг, Кришна тэнгэр алтар шиг, Кришна тэнгэр. Чи юу хийгээд байна Мангал? Намайг дагаад хэл. Кришна тэнгэр алтар шиг, Кришна тэнгэр алтар шиг. Чамайг болгож байна шүү Мангал. Өөр цайснаас хойш ордонд юун үймэл шамун гараад байгаа юм. Болтгсон бол бөмбөрийн нүргийн сонсгосон өлсгөлэн гуйлагчдыг хоолмоор байна. Бярамнуудад өргөл баримаар байна. Та яагаа вэ ээж? Гинт их өгөөмөр болчих чинь. Мэ амттай ид. Өнөөдөр амттнаас татгалзахгүй байгаа үстэй. Ид. Та надад хэлнэ гэвэл. Та бас амттанд зоогол. Тэгэхлээр бидэнд учрыг хэл. Мэргэн аситийн зөгнөл биелсэн шүү. Сидарт гэрээсээ явсан. Бүх зүйлээ орхиод явсан да. Хүний ертөнцөөс харилцаагаа тасалсан. Даяанч болохоор явахдаа бидэнд хаан Синти алдар суугаан үлдээлээ. Энэ нүү Мангал. Амттай идэлдээ. Богон тэр аль эрт явах байсан. Одоо цөөрсөн хаан тулсыг захирах хэрэг байна уу? Тэнэг хэмэндэ. Чи холыг харвал бүх зүйлийг ойлгох болно. Сүрсэн байсан чи яадгийн? Манай хаан тулсын хэл хязгаар нь хിവэрэ байгаа. Синтит суугаад авбал чи эд баялаг хураахад их хугацаа зарцуулахгүй. Та хоёр хоёулаа хаан дээр очиж харамслаа илэрхийлцгээе. Хамт таалагдах болно. Чи нүсүү хийш. Би эд баялагтай болох үгүй нь хамаагүй. Чи миний сэтгэлийг сэргээх нэг зүйлийг орхилоо Сидарт. Цаг хугацаа бүү алд. Миний гойсныг л хийгээд аль. Их эзэн дээр очиж нулимс асгаруул. Очоо. Яв идэвдат. Яв. Мэргэн аш асита бүх зүйлийг мэддэг юм байна. Энийг аавд минь өгөөрэй. Надад маш их хайртай юм. Аав минь сэтгэлийг тайтгаруулаарай. Намайг бүх асуултын хариуг олоод эргэж ирнэ гэсэн гэж хэлээрэй. Энэ ертөнцийг бүх гасан зовлонгоос ангижруулмаар байна. Хунтач таныг явчихвал хаан хэцүүдэнтэй.
эзэн хааныг хэрхэн тайлхруулах вэ? Би өөрөө хүртэл тайвширч чадахгүй байна. Прачапати хатан надаас чана яагаад ганцаар хэрэг гэж асуу. Би юу гэж хариулах юм бэ? Хатанд зүгээр л энэ бүхэн хүн төрлөختний тусын тулд зайлшгүй хэрэгтэй байсан юм гээр. Ахад амьдрах туйлын бэрх шүү дээ. Та нүцгэн газар унтаж чадах уу? Санаа зовлтгүй чана. Би даянчилж амьдрмаар байна. Би зовлон шаналлыг биеэрээ үзмээр байна. Тэгж байж л амьдралын жинхэнэ мөн чанарыг ойлгоно. Би 5 дахь тансаг амьдралаа орхиж байна. Одоо Капилавас руу буц. Миний хийснийг хүн бүхэнд дамжуулаарай. Хунтаача, би тантай хамт явж болохгүй гэж юу? Даянчд туслах байдгүй юм чана. Тэгвэл тагалдагч чинь болъё. Би багш биш ээ. Би гэгэрэлд хүрсэн цагта чамайг дуудах болно. Харин одоо явах хэрэгтэй. Энэ миний сүүлчийн тушаал. Чана намайг буцаж иртэл Кантакийг арчилж байгаарай. Өдөр алгасалгүй хооллоор. Одоо явда. Чи буцаад хол замыг туулна. Мэдээтэй яваа. Аимшигт дайны дараа бидэнд дэмгэнэлт явдал учрлаа. Ямар? Өнгөрсөн шөнө хунтай Сидарт алсхуу даянчлахаар явж. Чимээгүй. Хавари имийг хамж ярьж болохгүй. Учир шалтгаан байсан юм билүү? Чи туулан чиний жаагныг уулын чиний болгож байна шүү дээ. Яагаад би худлаа хэлнэ гэж? Лаушикагаас асуугаарай. Явж ил байдаг тийм? Хөөе Лаушика. Хунтаач Сидарт ойроо гэрээ орхиж явсан гэдэг нь үнэн үү? Ишвар минь бидний азч харьжтэй. Хорвогийн зовлон хизээ барагдах юм бол тэр даянжлахаар явж санаа зовх хэрэггүй удахгүй ирнэ. Чана хамт юмсан байж таараа хунтаачтай хамт ирнэ. Кантак минь сайн эдэшлээд ав. Хунтаач хамт буцахгүй. Эдэлдэ бид Капилавас руу буцсан. Хунтаач Сидартын тушаал. Би хүртэл тусалж усамсаагүй. Яагаад идэхгүй байгааг чи ойлгож. Чи бид хоёр Хунтаач Сидартыг маш их хайрладаг.
Надад хэлээч Кантак. Капилавастууд буцаж очиод би хүмүүст юу гэх вэ? Хатан надаас асуух нь гарцаагүй. Яагаад хунтайч Сидартыг буцааж авчирсангүй вэ гин? Би юу гэж мэдэхгүй байна. Яаж би яшаа төрөг үнжиг тайвшруулах вэ? Би хунтайчгүйгээр яах болж байна даа? Бааж өгөх нь банд үлэх. Бид Капилавастыг талан дээрэмтгэх ёстой байсан. Шүдодон бас Шагжаавгийг зүйлд усгаж болох байлаа. Гэтэл би Бимбисар хаанаас инхэн гэрээний шахалтыг хүлээн авлаа. Гэхдээ эрхэндээч. Бид дайны үр шимийг хүртээгүй гэж юу? Бид Бимбисар хааны итгэлийг алдлаа. Нэгдсэн Шагжаа улсыг бүрэн эзлэх завшааныг алдчихад байна. Хунтайч Сидарт юу шийдсэн байгаа бол та? Хаантны амгалан айлтгая. Сайн мэдээ ирлээ хаанта. Капилавастугийн хунтайч Сидарт даяанч болжээ. Юу нэ? Яасан бэ? Тэмээ хаантаа Капилавастугаас гарч ойруу явсан байна. Үнэхээр гайхалтай мэдээ хаантаа. Би Шагжааг нэгдсэн ус хунтайч Сидартыг Магадагаас ирсний дараа дайн хийнэ гэж тооцоолж байсан юм. Шагжаа угаас бидэнтэй тулгарах хинч байхгүй хаантаа. Шододан хаан дайны үеэр шархацсан байна лээ. Бид Шагжаа нарын хэлбэр хаан эзэж болно. Бимбисар хааны цэрэг хаана байгаа вэ? Одоогоор Капилавастууд угаа хаантаа. Энэ бол бид Шагжаа нарыг одоо эзлэн авч болохгүй гэсэн үг. Сидарт явсан ч Магадагийн цэргийг Капилавастууд орхиж тэр бидний ялалтыг хулгайлж шүү. Шагжаа угаас дайны төлбөр нэхэх эсвэл тэдэнд дахин дайн зарлах боломжгүй болж. Яагаад тэр хаантаа? Бимбисар хаан Сидартаа найрсаг харилцаатай байсан болохоор амдалтаа биелүүлэхийн тулд Шагжаа нарыг хамгаална. Үгүй яагаад хамгаална гэж хаантаа? Тэр Капилавастыг хамгаалснаар худалдааны шин замыг ашиглахаар болж байна. Бидний замын төлбөр төлөх шаардлагагүй гэсэн үг. Бид дайгсан ч Сидарт ялж. Тэр ойруу явсан ч бидний гих бүхнийг сүлдэгч гэж. Та хэн бэ? Чамаас болоод ан минь өргөчлээ. Та даяанч мөртлөө ан хийж байна. Би зүсэ хөргсөн төдий анчин хүн. Харин ийм хувцас өмсвөл олзоо агнахад амар болдгийм. Ээ чинь буруу. Амьтад шовууд бясалгаач даяанчд итгэхэ болно. Та энэ өмсгөлийг доромжилж байна. Би энэ ойд амьд явахын эрхэнд ингэж байгаа юм шүү дээ. Хэрэг би танд хангалттай эд баялгаагүй та ан агнахаа болох уу? Эд баялгаа? Чамд юу ч байхгүй л байдаг. Хэрвээ чи надад эд баялаг санал болговол би өөр зүйл хийх болно. Гэлээч хариуд нь та номын хувцаа надад өгөх ёстой. Би танд нөмөргөө өгнө. Юу? Зөв сонссон. Миний нөмөргийг эрдний чулуугаар хэмжээрлэж алтан утсаар нэгсэн юм. Та эдгээрийг арилжиж хангалуун сайхан амьдарч болно.
За яах вэ? Яагаад номд хувцсаар сольж байгаа юм бэ? Би амьтад шовуудын итгэлийг олно. Би тэдэнтэй нөхөрлөн. Энэ бол бодит эрзэргийн түүх сонсож сидартын түүхий Энэ бол бодит эрзэргийн түүх сонсож сидартын түүхий Энэ бол бодит эрзэргийн түүх сонсож сидартын түүх